Сайн байцгаана уу? Сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу? Тарган сайхан хаварцгааж байна уу? Би соёл урлагийн их сурвалжийг төгсөөд 100-ны манлай уртын дуучин, ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар, намжлын Норов Банзад багш, Монгол Улсын гавьяат багш Цэвэн Доржийн дэлгэр нарын удирдлагаар уртын дуучны мэргэжлэр төгсөөд үндэсний дуу хүчгийн төмөгч болгот дуулж ажиллаж өнөөдрийн хүртэл 35 жилийн өөрөг эзлээ. Үндэсний биет бус өв соёл болох уртын дуу, ардын дуугаа нас хүүс харгалзахгүйгээр ардын авьяаснуудад дуулах дуу сонирхолтой хүмүүст бүгдэнд зааж өгөх энэхүү том үүсэд хүчин зүтгэхээр шамдаж байна. За удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн баяр Мартин 8 болох ч байна. Энэ баярыг тохиолдуулаад ээж өрийнхээ дунд уяр жаргараа нэртэй уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. Энэхүү уран бүтээлийн тоглолтод маань олон сайхан уран бүтээлчид ирж дуулна. За тэд маань ардын дуу, уртын дуу, за тэгээд ээжийн тухай дуунуудаар та бүхэндээ дуун цэнгэн өргөн барих гэж байна. Та бүхэн маань хайртай ээжигээ, хайртай ханигаа хамт олон найз нөхдөдтэйгөө энэхүү дуун цэнгүүнд морилон саатахыг урьж байна. Монгол Улсын гавьяат жүжигчин Гомбо Доржийн Бямб жаргал ээж үрийнхээ дунд уярч жаргаарай уран бүтээлийн дуун цэнгүү